Өнгөрсөн оны 11 сараас эхлэн бага сартай буюу 0-8 сартай эсвэл 15-аас 28 насны залуучууд улаан бурхнаар өвчлөх нь нэмэгдсэн. Өнгөрсөн оны хувьд өдөрт алдар судлалын үндэсний төв 500 гаруй хүн хандаж байгаагийн 300 гаруй нь улаан бурхнаар өвчсөн. Үүгээр зогсохгүй 10 хүүхэд улаан бурхнаар нас орсон. Улаан бурхны өвчний дэгдэлд гарсантай холбогдуулан бага насны хүүхэд 18-аас дээш насны залуучуудыг вакцинд хамруулсан вакцинжуулалтын хамралт 88.1%-аас 93.4% хүрч улаан бурхны өвчлөл буурчээ. Энэ 35 хүртэлх насны хүмүүст улаан бурхны дархал тогтцын төвшин та бүхнийг харж байхад бол бүгд л тэр насны хүмүүс байна. Ийм учраас та бүхний цус авч энэ улаан бурхан улаанууд өвчний дархал тогтцын төвшинг бол бас судална. За энэ дархал тогтцын төвшинг судалсны үндсэн дээр ямар насны бүлгийнхаа хүмүүсийг цаашид дархлаажуулах вэ? 2 жил тутам бид нэр энэ дархлаажуулалтын арга хэмжээ зохион байгуулж авах уу? 4 жил тутам зохион байгуулж авах уу гэсэн өвөрмөц ийм арга хэмжээнүүдийг төлөвлөж авч явуулна. Өнгөрсөн оны хувьд улаан бурхны өвчний вакцинд бага насны хүүхэд мөн 18-аас дээш насны залуусыг 93% хамруулсан байна. Энэ удаа 6 сартай хүүхдүүдийг хамруулахар болжээ. 6 сартай хүүхдэд нийслэлээс гадна 5 аймагт вакцинжуулалт хийхээр болсон. Тухайлбал Дархан, Сэлэнг, Орхон булган, Хөвсгөл зэрэг аймагт 6 сар хүрсэн хүүхдийг улаан бурхны өвчний эсрэг сэргийлэх тарилгыг нэг тунгаар хийх юм а. Гэхдээ энэ удаа 6 сартай хүүхдэд улаан бурхны эсрэг вакцинжуулалт хийгч дараа нь 9 сар болон 2 настайд нь улаан бурхны вакцинд хамруулах шаардлагатай гэдгийг хэлж байна. Гэхдээ хэдийгээр 6 сартай хүүхэд бол бас нэг анхааруулах зүйл бол 6 сартай хүүхэд товдын дагуу дан улаан бурхны вакцинд орно. Гэхдээ 9 сартайдаа бол улаан бурхан гахаан хавдар улаануудыг хавсарсан вакцинд, 2 настайдаа улаан бурхан улаануудынхаа хавсарсан вакцинд 3 тунгаар бас ороод явах юм шүү гэдгийг бол та бүхнийг бас эцэг эхчүүдэд хэлээсэй гэж хүсэж байна. Хэсэг хугацаанд чимээг болсон улаан бурхны халдвар дахин дэгдэх эрсдэл өндөр байгаа гэдгийг эмчнэр хэлж байна. Нэг удаа халдварын эсрэг вакцин хийлгсэн хүнд улаан бурхны өвчлөлт хөнгөвтөр тусж байгаа. Иймээс дархлаан суларсан болон өмнө нь огт халдварын эсрэг вакцинд хамрагдаж байгаагүй иргэн бүр улаан бурхны эсрэг тариаг хийлгэх шаардлагатай.